Эдгээртээ хоёлаа яг аль мэдээллийг нь түлхүү үзэгчдэд өгөх вэ? Тэгээ ер нь бол эхний хэсэгтээ татварын төрөл хэлбэрүүдийн талаар за ногдуулах арга зүйн талаар товч мэдээлэл хүргэе л гэж бодож байна. За тэгэхээр хаанаас эхлэх вэ? Яг аль талаас нь эхэлж яривал хүмүүст илүү ойлгомжтой байх бол? За тийм. Тэгэхээр Монгол улсад ер нь бол 30 төрлийн татвар байдаг. Хүү, тийм үү? 30 төрлийн татвар. Гэхдээ татварыг бол дотор нь 3 хуваадаг л да. Албан татвар, төлбөр, хураамж гэж. Албан татвар гэдэг маань бол хуулийн дагуу ногдуулаад ямар нэгэн хариу төлбөргүйгээр улсад төвлөрүүлж байгаа мөнгө хөрөнгөийг албан татвар гэдэг юм. Албан татвар гэдэг энэ ангилалд бол нэг 13 төрлийн татвар байна. За. Хоёрдугаарт нь бол төлбөр гэж. Төлбөр гэдэг маань одоо нөгөө төрийн мэдлийн өмч хөрөнгийг хэрэглэснийхаа төлөө иргэн аж ахуйн нэгжүүд маань төлж байгаа мөнгийг хэлнэ. За одоо газар эзэмшсэний төлбөрч гэдэг юм уу? За ой нөөц ашигласны төлбөр, ан амтны нөөц ашигласны төлбөрч гэдэг юм уу? Нөгөө төрийн мэдлийн өмч хөрөнгийг хэрэглэснийхаа төлөө төлж штэ тийм ээ. Энийг төлбөр гэж байгаа юм. За гурав дахь нь бол одоо хураамж. Монголд төлбөр бол 14 төрлийн төлбөр байдаг шүү. За гурав дахь нь бол хураамж. Хураамж гэдэг бол бид нар чинь ингээд нийгмийн харилцаанд орох явцдаа төрөөс зүүндээ үйлчлэгнүүдийг авдаг. Тэгэхээр зэрэг төрөөс үйлчлэгээ авсныхаа төлөө төлж байгаа мөнгө хөрөнгийг хураамж гэж байгаа юм. Бид нар ингээд төрийн байгууллагуудаар үйлчлүүлэхээр бүртгэлийн хураамжаа төл. За үйлчлэгээнийхээ хураамжийг төл гэл зөвшөөрлийн хураамжаа төл гэлдэг үстэй тий. Тэгэхээр зэрэг үйлчлэгээ авсныхаа төлөө төлж байгаа одоо мөнгийг хураамж гэдэг. Тэгэхээр Монголд 3 төрлийн хураамж байдаг гэсэн үг. Ингээд 13 төрлийн татвар, 14 төрлийн төлбөр, 3 төрлийн хураамж нийлээд 30 төрлийн татвар л гэж байгаа. Яг одоо албан татвар гэх юм бол 13 төрлөл байх гэж шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хураамж, төлбөр гэдэг чинь нэршлүүд нь бас өөр өөр байгаад байна шүү дээ. Тэгэхээр яг юуны төлөө төлж байгаа юм гэдгээс хамаард өөр болчихж байгаа байхгүй юу? Татвар бол хуулийн дагуу ямар нэгэн хариу төлбөргүйгээр төлж байгаа бол төлбөр бол яаж яана вэ? Төрийн өмчийг хэрэглэснийхаа төлөө. Хураамж бол төрөөс үйлчлэгээ авсныхаа төлөө төлж байгаа зүйлс болж таарч штэ ер нь бол тийм ээ. Тэгэхээр одоо яг яаж ногдуулдаг талаар нь бас дэлгэрүүлж танилцуулбал. Тэгэхээр зэрэг татварыг ногдуулахдаа ер нь бол нэг хэд хэдэн зүйлд одоо нэгдүгээрт нь орлогод ногдуулдаг албан татварыг бол одоо тэгэхээр орлогод ногдуулдаг татвар гэх юм бол хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гэдэг орлого олж байгаа тохиолдолд орлогоос нь авдаг татвар байж байна. За хоёрдугаарт нь бол хөрөнгөнд ногдуулдаг. Тухайн одоо иргэн аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа, өмчилж байгаа хөрөнгөнд нь ногдуулаад авчдаг. Жишээлх юм бол үл хөдлөх хөрөнгөний албан татвар байж гэн, автын өөрөө явууч хэрэгслийн албан татвар байж гэн, малын тоо толгойн албан татвар байж гэн, галт зэвсгийн албан татвар байж гэн. Эдгээр чинь бол яаж яана вэ? Хэрвээ би автомашинтай бол автомашины татвар төлнө л гэсэн санаа байх гэж шүү дээ, тий? Эзэмшиж байгаа, өмчилж байгаа хөрөнгөнд нь ногдуулж авч байгаа татвар байж гэн. За гуравдугаарт нь бол хэрэглээнд нь буюу одоо энд бол юу яа нөхөр зэрэг тухайн хэрэглэгч, тухайн одоо иргэн аж ахуйн нэгж маань хэрэгэлсэн бараа үйлчлэгээнд ногдуулж төлж байна. Жишээлх юм бол нэмэгдсэн өртөгт ногдож байгаа татвар. Нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг чинь би нэмэгдсэн өртгийн албан татвар ногдсон бараа үйлчлэгээд авч байгаа тохиолдолд онцгой албан татвар байж гэн, тийм ээ. Онцгой албан татвар ногддог арх, тамхи, бензин, суудлын автомашиныг худалдаа авч хэрэглэж байгаа тохиолдолд тэр хэрэглэгээрээ дамжуулаад онцгой албан татварыг төлнөөч гэдэг юм уу, тийм ээ. Ийм зүйл байж байгаа. За мөн одоо тодорхой үйл ажиллагаанд ногдуулж бас татвар төлдөг. Монголд бол нэг төрлийн үйл ажиллагаанд татвар ногдуулдаг. Тэр нь төлбөр таавар, боцоод тоглоомын үйл ажиллагаанд татвар ногдуулдаг юм байж байгаа. Тэгэхээр зэрэг татварыг бол одоо нэг 13 төрлийн татварыг маань бол яаж яана вэ? Орлогод ногдуулж, хөрөнгөнд ногдуулж, хэрэглээнд нь ногдуулж гэсэн ийм 3 үндсэн хэлбэрээр ногдуулаад татварыг авдаг. Тэгэхээр зэрэг орлого болон хөрөнгөнд ногдуулж байгаа татвар бол тухайн татвар төлөгчөөс шууд авна. Харин хэрэглээнд ногдуулж байгаа татвар бол нөгөө нэг шууд бусаар таны нөгөө хэрэглээгээр дамжуулаад авчиж штэ тий. Нөгөө хэрэгжилж байгаа бараа үйлчлэгээнд чинь тэр татвар шингэсэн байна л гэсэн үг. Тэр нөөтийн баримт гэдэг чинь яг үнэн. Та энд тэдэн төгрөгийн нөөт төлж байгаа шүү гэдгийг танд илэрхийлж байгаа санхүүгийн баримт гэсэн үг болох ч штэ тийм ээ. Тэгвэл яг дээр дурдсан зүйлүүд дээр хувь хэмжээний талаар та бас нэмэлт мэдээлэлүүд өгөхгүй юу? Ямар хувь хэмжээтэй байдаг юм бол. Тэгэхээр зэрэг татварын хувь хэмжээ гэсэн ойлголт байгаа. Тэр нь юу хэлж өгөхөөр зэрэг ер нь татварын суурь гэсэн ойлголт байдаг л да. Тэгэхээр зэрэг тэр хувь хэмжээ гэдэг маань нөгөө нэг орлогоос нь хэдэн хувиар татвар авах гэдэг юм. Хөрөнгө байх юм бол тэрний үнэлгээнээс хэдэн хувиар татвар авах юм. Нэмэгдсэн өртгийн татвар байлаа гэхэд одоо таны нөгөө хэрэгэлсэн бараа альчлал үйлчлэгээний хэдэн хувь нь нөөтөд төлөгдөж байгаа юм гээд нөгөө нэг татвараа ногдуулдаг хувь одоо процентыг нь бид нар хувь хэмжээ гэж нэрлэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ татвар дээр бол татварын одоо онол дээр бол татварын хувь хэмжээ 3 янзын хувь хэмжээ байдаг. Нэгдүгээрт нь тогтмол хувь хэмжээ гэж байгаа юм. За ихэнх төрлийн татварууд бол тогтмол хувь хэмжээтэй. Жишээлх юм бол одоо бид нар ногдол ашигын орлогоос 10% татвар төлнө. Хүүний орлогоос 10% татвар төлнө. За үйл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос 2% татвар төлнө. За урлагийн болон спортын уралдаан тэмцээний шагналаас 5% татвар төлнө.
За хонжоор цуглаанаас 40% татвар төлнөөч гэдэг юм уу те. Ихэнх татварууд бол ийм тогтмол хувь хэмжээтэй татварууд байж байгаа. Энэ тогтмол хувь хэмжээтэй татваруудын хувьд бол татварын суурь нэмэгдсэн, буурсан, ялгаа авах нэг л ижил дүнгээр байна гэсэн үг. Хоёрдугаарт нь бол одоо өсөн нэмэгдэх татвар гэж байдаг. Тэр нь бол яг үхээр зэрэг татварын суурь нь өсөд ахаар дагаад өсөд идэг. Нөгөө хувь хэмжээ нэмэгдээд идэг татваруудыг бид нар өсөн нэмэгдэх татвар гэж. Тэгэхээр зэрэг нь өсөн нэмэгдэх татвар бол орлогын татвар дээр манай дээр бол жишээ байж байна. Монгол улсын хувьд бол түрүүн орлого суурилсан татвар дээр хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар хоёр байгаа тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ хоёр татвар дээр бол өсөн нэмэгдэх татварыг хэрэгэлдэг. Жишээлхэд одоо аж ахуйн нэгжүүд яг одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар борлуулалтын орлого нь 6 тэрбум төгрөг хүртэл байх юм бол 10% татвар төлнө. 6 тэрбумаас давчих юм бол 6 тэрбум хүртэлх 10%-аас бодоод 600 сая тий. Тэрүүн дээрээ 6 тэрбумаас давсан одоо ашигынхаа 25%-аар татвар төлнө. Өөрөлдөх юм бол 6 тэрбум болоод 6 тэрбумаас дээш болчихгоо татварын хувь хэмжээ өсөж чинь шүү дээ тийм ээ. За хувь хүний орлогын албан татвар гэхтэл одоо цалин түвэнтэй адилдах орлого шууд ус орлогын нийлбэр дээр за сараар нь ярьж байгаа. Сарын одоо 10 сая төгрөг хүртэл байх юм бол 10%. Сарын 10-аас 15 сая болчих юм бол нэмэгдчихэж байгаа гэсэн үг. Дахиад одоо 15%. Тэгээд 15-аас дээшээ болчих юм бол одоо 20% ч гэдэг юм уу. 10, 15, 20 гэдэг нөгөө тухайн татвар төлөгчийн орлого нь нэмэгдэхээр шатлан дагаад нэмэгдчихэж штэ тий. Ер нь бол энэ нөгөө нэг татварын дахин хуваарлах гэдэг одоо нөгөө үндсэн зарчимтайнаас холбоотой өндөр орлого олж байгаа хэсгээс нь арай илүү татвар авах. Тэгээд нөгөө нийгмийн үйлчлэгээ шаардлагатай хэсэгт үйлчлэгээ хүргэхийн тулд ийм одоо өсөн нэмэгдэх татварын хөв байж идэг. За татварын онолд бол бас яг буурах татвар гэж бас байдаг. Саяхаас эсэргээрээ гэсэн үг тийм ээ. Татварын суурь нь нэмэгдээд байхад хувь хэмжээ нь багасаад байдаг. Гэхдээ манай Монголд бол яг одоо хэрэгжиж байгаа хуулиудын хувьд бол ийм буурах зүй тогтолтой татвар бол одоо алга байна. Энэ ямар тохиолдолд ер нь хэрэгждэг вэ гэхээр зэрэг тодорхой нэг салбарын үйл ажиллагааг дэмжихийн тулд нэг үйл ажиллагааны сайжрах тусам татварын бодлогоор улам дэмжиж одоо бууруулах гэж нэгсэн үг шүү дээ хэмжээг нь тийм ээ. Ийм одоо зөв зохицуулалт бас байж болдог. Тэгэхээр зэрэг татварын хувь хэмжээ гэдэг маань бол яаж гэнэ вэ? Татварын өрийг одоо тооцоход ашиглаж байгаа энэ одоо ойлголт юм байна. Ингээд тогтмол татвар, өсөн нэмэгдэх татвар, буурах татвар гэсэн юм гурван янз байдаг юм байна л гэдэг ийм зүйл. За тэгвэл хөнгөлөлтийн талаар бас ярих зүйтэй байх гэж бодож байна. Би буруу санаагүй бол ямарваа нэгэн одоо сайн үлсийн аян ч юм уу урлаг спорт техник дэмжих юм бол татварын хөнгөлөлт үзүүлдэг санагдаж байна. Зөв билүү те? Энэ хөнгөлөлтийн талаар та бас ямар боломжууд байдаг. Тийм. Тэгэхээр зэрэг татварын хуулинд бол хөнгөлөлт, чөлөөлөлт гэсэн хоёр ойлголт байгаа. За тэгэхээр зэрэг татварын хөнгөлөлт гэдэг бол яг хөөр зэрэг нөгөө ногдуулсан татварыг бүрэн буюу хэсэгчлэн багасгахыг хийж байгаа юм. За та нэг 100 төгрөгийн татвар төлөх ёстой байснаас энийг нь өгдгийн 50-ыг нь бууруулчих, 10-ыг нь бууруулчих, эсвэл бүгдийг нь бууруулчих гэдэг юм уу. Тэгэхээр зэрэг төлөх ёстой татварыг хэсэгчлэн бууруулах, бүрэн буюу хэсэгчлэн бууруулахыг хөнгөлөлт. Чөлөөлөлт гэдэг бол тэр татварын харилцаанаас бүр мөсөн чөлөөлөхийг хэлж байгаа. Одоо жишээлхэд одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол орлогын татвараас чөлөөлөгддөг бол би ерөөсөө тэр татвартай холбоотой харилцаанд орох шаардлагагүй л гэсэн үг байхгүй юу? За хөнгөлөлтийн хувьд бол олон төрлийн хөнгөлөлт байгаа. Таны сая ярьсан хөнгөлөлт бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дээр сүүлд одоо 24 онд орсон хөнгөлөлтийн талаар та ярьж байна. Тэр бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22-9 буюу аж ахуйн нэгжүүд одоо нийгэмд тустай одоо хөрөнгө оруулалт хийх, за санхүүгийн дэмжлэг тусламж хандив үзүүлэх юм бол тухайн жилийн борлуулалтынхаа орлогын 1%-тай тэнцэх дүнгээр татварын хөнгөлөлт эдэлж болох заалт байж байгаа. Энэ бол маш олон төрлийн. За урлаг спортын чиглэлээр, соёлын өвийг хамгаалах чиглэлээр, за ингээл одоо нийгмийн хариуцлага хэрэгжүүлэх хүрээнд тухайн аж ахуйн нэгжийн нэг үндсэн үйл ажиллагаатай холбоогүй гэж байгаа шүү. Энэ дээр бол гол шаардлага нь өөрийнхөө үндсэн үйл ажиллагаатай холбоогүй чиглэлд энэ нийгмийн хариуцлагыг одоо хэрэгжүүлэх хүрээнд хандив тусламж өгөх, хөрөнгө оруулалт хийх юм бол энэ хөрөнгө оруулалтын хувьд бол яаж яана борлуулалтын орлогын 1%-тай тэнцэх гэдэг чинь маш өндөр тоохгүй тийм ээ. Борлуулалтын орлогын 1%-тай тэнцэх хэмжээний татварын одоо хөнгөлөлтийг үзүүлэхээр заасан юм байж байгаа. За бид өөр эхний хэсгийн мэдээлэл хүрэх цагийн төгрөг дуусч